За манай подкастын дараагийн дугаар үргэлжилж байна. Улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрхний шигдээсийн тасгийн эхэмч Бямц огт маань хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдөр мэндийг хүргэе. За сайн байна. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр давтан шигдээсээр манайхан бас цөөнгөө өвчлөөд байдаг юм шиг байгаа юм тий. Шигдээс болоод 28 хоног дотроо дахиад шигдээс болж ивэл дахин шигдээс гэж хэлдэг. Давтан шигдээс гэхээр 28 хоногоос цааш одоо тухайн хүнд дахиад зүрхний тэр судасны нарийсэл өөрчлөлтөөс болоод зүрхний булчин дээр үүсэж байгаа үхчил дахиад явагдаад ингээд талбай нь бүр томроод идэг. Энтэй холбоотойгоор давтан шигдээс үүсэж идэг. Тэгэхээр манай дээр одоо эмчилгээ хийлгээд сайхан болоод зөвлөгөөгөө аваад гарахтаа өстой энэ зөвлөгөөний дагуу ингээд арга хэмжээгээ аваад ингээ байна гэж хэлж байгаа. Тухайн эрсдлүүдээ багасгаж чадаагүй. Тамхинаас татгалзна гэж тэгжсэн. За ямар ч байсан 1 сар дотроо татахгүй имнүүдээ уугаад им ууж байгаа юм чи яад ингэж судсан юм шиг. Имээ уугаал ингээл явж байгаа л сарын дараа нэг удаа тамхи татж үзээд гарцсан байжгаад нэг ширхгийг татаад үзсэн. Зүгээр юм биш тэгээд. Тэгээд эргээд татсаар байгаа тамхиндаа ороод им ууж байгаа ч гэсэн ингээл тамхиа татаад тэгэл нөгөө идж байгаа хоол унд нь ч гэсэн яг хуучин амьдралынхаа хэм маягт орцсон. Өөх тос тэр өөх тостой хамаагүй хоол унд идээд ингэснээс болоод эргээд тэр сараас хойшоо одоо бүр жилээс хойшоо гэл ерөнхийдөө хугацааны хувьд ямар ч хэлсэн янз бүр боловч яг эрсдэл тухайн хүнд байгаа бол тэгэл эргээл дахиад өвдөнө. Тэгэх юм бол өмнө нь өвдсөн байдлаасаа илүү маш төвөгтэйгээр эргэж идэврэхтэй ч гэсэн маш удаан эргээд тэр зүрхний үйл ажиллагаа нь эргээд хуучин байсан шиг ерөөсө болж байгаа. Тийм байдал төгс. Манайхан гойчлоод нэг тийм гүндүгүү Монгол ирэх хүн тэр гэж яриад байдаг шүү дээ. Ерөнхийдөө тэр бол бас зарим юм дээр их муугар нөлөөлд юм шиг байна. Тэгээ эн чинь нөгөө нэг талаасаа бид нар чинь шинжлэх ухаанд итгэх хэрэгтэй. Шинжлэх ухааны тэр одоо бүх арга зүгээр ингээд шинжилгээг нь аваад юмыг тодорхойлоод дараагийн одоо тэдэн жил та ингэх ёстой шигэд бүх юм нь хэлж өгчөөд байхад л зөрөөд ийн гэсэн үг шүү дээ. Тий. Бидээс тэр чинь өөрчлөгдөхгүй гээд нүдэн дээр харагдаж байгаа юм биз дээ та нарын хувьд л тий. Зүрх судасны өвчнөр өвчсөний дараа сэргэн засах эмчилгээ гэж байдаг гинэ. За мэдээж би бол өмнө нь одоо юу гэдгийг нөгөө харуултын дараа сэргэн засах эмчилгээ гэж айгүй их дуулж ирсэн. Тэгээ тэр талаар мэддэг. Одоо бол яг тэр сэргэн засах эмчилгээ нь өөр юу юун дээр явагддаг гэдгийг танаас тодруулъя гэж бодоод байна. Нэгэнт ирснийхөө асуучих тий. Одоо зүрх судасны өвчний дараах сэргэн засах эмчилгээ гэж бол ерөөдөө байгаа. Тэр бол одоо жишээ нь зүрхний шигдээсийн дараах сэргэн засах эмчилгээ, зүрхний шигдээсээс үүдэлтэй зүрхний дутагдлын дараах сэргэн засах эмчилгээ, эсвэл одоо зөвхөн бие даасан одоо зүрхний дутагдал үүссэн тэрнээсээ болоод бас одоо сэргэн засах эмчилгээ шаардлагатай тохиолдол байна. Эсвэл одоо титэм судсан дотуурах эмчилгээ хийлгээд стент тавигдсны дараах одоо шигдээсийн дараах сэргэн засах эмчилгээ, эсвэл нээлттэй хагалгаагаар тэр судас залгах хагалгаанд орсны дараах сэргэн засах эмчилгээ, эсвэл одоо зүрхний нээлттэй хагалгааны аргаар одоо хавхлах солих мессежлбор хийлгэсний дараах сэргэн засах эмчилгээ гэдэг ийм олон өвчнүүдэд одоо зүрх судасны өвчний юм сэргэн засах эмчилгээ бол хийгддэг. Энэ манай одоо тасгийн хувьд бол одоо зүрхний шигдээс гэд онцлогдоод тухайн өвчтөн маань одоо эмнэлгээс биднээс зөвлөгөөгөө аваад гараад 14 хоногийн дараа та зүрх судасны одоо өвчний одоо сэргэн засах эмчилгээнд ороод ямар ч байсан эмчилгээ болон одоо хөдөлгөөн засал тухайн одоо зүрхэнд нь ирэх одоо ачааллыг тооцоолж тэгээд өөрийнх нь зүрхэнд нь ингээд дасгаж багаар ачааллыг нэмэгдүүлэх замаар зүрхний одоо үйл ажиллагаа ингэж дэмжиж өгдөг. Дээрээс нь энэ зүрх судасны өвчний сэргэн засах эмчилгээ чи өөрөө зөвхөн ганц одоо хөдөлгөөн засал гэдэг юм дээр тогтдоггүй. Тэгээ мэдээ сэтгэл зүйн асуудал дээр нь одоо нийгмийн харилцаанд оруулж идэг. Гэх мэт ийм ерөнхийдөө зөвхөн ганц хөдөлгөөн засал гэдгээс илүү олон тийм цогц үйлчилгээг ерөнхийдөө манай эмнэлэг дээр бол үзүүлж идэг. Төдөөр нутгаас мэдээж танаа дээр эмчилүүлж байгаа. Миний сонссноор бол баруун 5 аймаг 3 дүүргийг танах хамардаг юм билээ шүү дээ. 3 дугаар аймаг бол тий. Тэгэхээр энэ баруун аймагуудаас жишээ нь ирж байгаа хүмүүс танаа дээр эмчилгээгээ хийлгэчихэд тодорхой хугацааны дараа буцлаа. За магадгүй аймгийн төв дээр, магадгүй сумын төв дээр байж байгаа тохиолдолд сэргэн засах эмчилгээг яаж хийлгэх вэ? Тэр нөхцөл юу нэхэр бүрдэж байна манад. Эргээд бүр яаруу одоо хөдөөрн төргөө явах гэж бол манай сэргэн засахын одоо юунаас
тасгийн эмч одоо ажилчдаас зөвлөгөөгөө төрүүлж аваад тэгээд трийгээ цаашаа ийм байдлаар ингэж та үргэлжлүүлэх ёстой шүү гэсэн юм төлөвлөгөөний дагуу ерөөдөө аймгийнхаа бас сэргийн засах эмнэлгийн одоо тасгийнхаа эмч нартай ерөөдөө хамтраад бас хийгээд ингээ явж байгаа тохиолдлууд байдаг. Эсвэл трийгээ заалгаад гэртээ хийгээд ачааллаа тохируулаад ингээ ачааллаа нэмэгдүүлэх замаар одоо эргээд тэр хүн маань хурдан одоо амьдралынхаа хэв маягт эргэж орох байдлыг одоо бас тэгж үүсгэж байгаа тийм тохиолдлууд ч бас байдаг л да. Байж тий. Тэр сэргийн засах төв дээр очихгүйгээр өөрөө хийх дасгалууд гэж дийвдэг юм те зарим одоо зүйлүүд байдаг баг. Заавал одоо тийм төв дээр очиж үйлчлүүлэх одоо техник, тоног төхөөрөмжтэй холбоотой ч гэдэг юм уу те. Тийм зүйлс байдаг баг тий. Тий бас байдаг. Тэгээ ерөнхийдөө бол одоо бүх аймаг энэ дүүрэг мөргийн эмнэлгүүд дээр чинь угаасаа энэ сэргийн засах эмчилгээний тасаг гэж угаасаа ерөнхийдөө байгаа. Тэрнийхээ дагуу ерөнхийдөө тэр эмчийнхаа хяналтанд ороод тэгээд дасгал хөдөлгөөнөө хийгээд ингээд яваадах ерөнхийдөө бол боломжтой. Зөвхөн манай эмнэлэг гэлтгүүгээр энэ бас яг энэ эмчилгээ зөвхөн нэг өдөр хийгээд бас болждгоо. Бүтнээс харын турш ингээд энэ давтамжтайгаар багаар ачааллыг нэмэгдүүлэх замаар эргэж тухайн хүний одоо эргэж амархан хэвийн байдалд нь оруулах амьдралын чанарыг одоо дээшлүүлэх тийм зорилгоор л юм хийгээд эргээд мэдээж энийг ингээд эргээд хийчих юм бол дахиж одоо өвдөх эрсдлээс мэдээж бас бууруулна, дахин эмнэлэг твтгээс бууруулна. Ач холбогдол бол айгүй өндөр. Яг манайх болохоор зүрх судасны төв гэдгээсээ тэгээд зүрхний олон тасгуудтай тэрнээс одоо гарч байгаа бүх эмчлүүлэгчд маань тэр сэргийн засах төвд одоо сэргийн засах эмчилгээний тасагт одоо зөвлөгөө юугаа үйлчлэгээ аваад ингээ явж яадаг. Танаа зүрхний шигдээсийн тасагт эмчлүүлээд дараа нь тэр сэргийн засах эмчилгээгээ их сайн хийлгээд тодорхой үр дүнд хүрсэн одоо таны өвчтнүүд байдаг л байна. Тийм хүмүүсээс та нэг жишээ дурдаач. Ер нь яаж одоо хүн өөртөө анхаарал хандуулж байна? Зүрхний шигдээс гэдэг бол эмчилгээний хувьд бол их хугацаатай хамааралтай байдаг. Ер нь тухайн өвчтөн зовир илрээл ингээд асуудал хүндрээд байгаагаа мэдээд хурдан эмнэлэг дээр ирээд хурдан онцлогдоод тэгээд эмчилгээ хийлгээд эргээд одоо тэр бүглэрсэн нарийнсан судсыг маш хурдан 2 цагийн дотор ч гэдэг юм уу ингээд эмчлүүлчих юм бол тухайн одоо өвчтний зүрхний үйл ажиллагаа яг тэр үедээ ерөнхийдөө муу байжгаад ажилбар хийгдээд онгоогоод ингээд урсгал нь хэвийн болоод эмчилгээний дараа гэхээр эргээд өөрчлөлтөнд маш сайн өөрчлөлтөнд үр дүнд хүрсэн байгаа гэдэг. Мэдээж хөдөлгөөн засах одоо энэ сэргийн засах эмчилгээнд явснараа тухайн өвчтөн маань маш хурдан тэр эргэж амьдралынхаа яг одоо хуучин байсан баг өвдөөгүй юм шиг тийм байдалд одоо шилжих боломжтой. Тэгэхгүй манайхны хувьд болохоор бас өвчтөн өөрсөндөө бас хайхрамжгүй хандаад энд нэг тийм юм өвдөж байгаагаа яа зүгээр ингэж явж байж байгаад эргээд бүр сүулдэ хүндэрснийхаа дараа ингээд эмнэлэгт орж ирээд тусламж үйлчилгээ авчаар тэр тусламж үйлчилгээ маань жоохон оройтчих гээд байдаг. Ингэхээр тухайн өвчтний одоо зүрхэнд нь эргэшгүй өөрчлөлтөнд орсон. Бүр тэр зүрхний шигдээсээс үүдэлтэй зүрхний харахаг дутагдалд ороод тэгээд мэдээж эмчилгээ хийгээд тэр зүрхний булчин өгчээд ингээд сорвжсон байгаа юм чи эргэж зүгээр болно гэж байхгүй юу. Тэгээ эргээд мэдээж сэргийн засах эмчилгээ явсан ч гэсэн тухайн өвчтөн бол зүгээр ирүүл яг тухайн үеийн одоо өвдгөөс өмнөх байсан үе рүүгээ бас очиж чадахгүй. Тэгээд дийлэн сайн заслахаа болчихсон шүү дээ. Заслахаа болчихно. Тэгэхээр тухайн одоо манай монголчуудын өөрсдийнх нь бас юунаас онцлогоос бас хамаарат ах шиг тоодоггүй, эрүүл мэндэд анхаардаггүй төдийлөн. Тийм байна. Тий. Тэгээд угаасаа энэ сэргийн засах эмчилгээний ач холбогдол чинь өөрөө таны өнгөрсөн зүйлд биш, яг ирээдүйн зүрхний үйл ажиллагаанд чинь туслана. Тэгж чинь тий. Сэргийн засах эмчилгээгээ их сайн хийлгээд тэгээ эргээд тань дээр ирээд байнга хянуулдаг бас тийм идэвхтэй өвчтнүүд байх уу? Байлгүй яах вэ? Ерөнхийдөө бол манайхан бас нэг үе бодвол харьцангуй бас өөрийнхөө төлөө гүйдэг болцсон эмч одоо юу гэж хэлэх бол яах вэ? Эмчээсээ нэг ийм үг сайжирж ийн муудаж ийн гэдэг үгийг сонсоод ер нь ямархуу байгаа гэдгийг сонсчих гэсэн өвчнүүд бас их байдаг. Дээрээс нь бол яг бас нэг гэртээ ганцаараа амьдэрдэг ч юм уу одоо жоохон нийгмийн идэх жоохон муутай хүнтэй харилцаан дээр нэг жоохон муутай бас тийм өвчтнүүд байхаараа бас энэ өвчнөөсөө болоо зүрх ингээ ганцаараа байж байгаад зогсоод өнгөрчих үе
тэгчихвээ гэсэн айдастай хүмүүс бас их үзүүлдэг. Тэгэхээр энэ угаасаа сэргийн засах эмчилгээнд явснараа тухайн өвчтөнд үүсэж байгаа айдас юм чинь одоо багассан шүү дээ. Айдас сэтгэлийн түгшүүр, тэрнээс үүдэлтэй цаашлаад сэтгэл готрол гэл ингэх юм бол хөдөлгөөн засал хийж идэвхтэй дасгал хөдөлгөөн хийлгүүлнэ. Дээр нь одоо сэтгэл зүйн хувьд нь бас зөвлөгөө өгнө. Тухайн эрсдлүүдийн тодорхойлоод эрсдлүүдийн бууруулах тал дээр нь бас тухайн хүнд чинь зөвлөгөө өгнө. Тэг ингээд ирэхээр тухайн хүний чинь айдас нь багасаа тухайн өвчнөө өөрөө илүү танин мэдээд ирээд ингээд ирэхээр тухайн өвчтний айдас түгшүүр сэтгэл готрол ингээ байхгүй болох жишээний. Тэгээд ер нь бол манайх зүрхний шигдээс болоод ингээ гарч байгаа өвчтнүүд угаасаа тогтмол хяналтууд бол хийгддэг. Нэг сарын дараах шигдээсийн сарын дараах хяналт, 3 сарын дараах хяналт, 6 сарын дараах, жилийн дараах гэл 3 жилийн дараах гэл ингээд явцдаг болохоор бас харьцангуй бид нэр өвчтнүүдтэйг эргэх холбоотой ажилтдаг. Нэлээд олон жил яг тэглэмээ ингээд зөв бариад явж байгаа тийм өвчтөнд байдаг. Байлгүй яах вэ? Маш олон. Маш их байдаг. Одоо жишээ нь зөвлөх эмчийн өвчтөн гээл тэгэхэд одоо баг 2005 оноос хойш одоо хүртэл байгаа үзүүлэн явж байгаа 20 гаруй жил болцсон тийм хүмүүс ч байна. Тэгэхээр чинь зүрхний шигдээс боссны дараа яг зөв гам бариад зөв одоо дэглэмээс ихээд яваад ичвэл бас ерөнхийдөө шигдээс болоод онцлогдоод сайн эмчлэгдээ тэгээд яг зөвлөгөөнийхөө дагуу тухайн өөрийнхөө эрсдэл хүчин зүйлүүдийг бууруулад амьдралын хэв маягаа өөрчлөөд ингээд яваад ирэх юм бол одоо ер нь амьдралын чанар бол маш сайн дээшилдэг. Тийм байна тий. Тэгхгүйгээр л одоо за ер нь зарим хүмүүс яг ингэдэг л дээ. За ер нь угаасаа шигдээс болцсон. Одоо ер нь эргээд ямар ч арга хэмжээ байхгүй гэдэг замаар эргээд бүр хайдаг өөргөө хайдаг тий. Тэгэх юм бол бүр улам хүндрээд ингэсээр байгаа л одоо нас барах асуудал бас яригдаад эхэлнэ ер нь. Тэгвэл бас их анхаармаар юм байна шүү тийм ээ. Тий, ерөнхийдөө бол сэргийлэх боломжтой, дахиж өгдөхгүй байх боломжтой. Тийм байна. Тий. За тав дээр ярих цаг ингээд дуусчихна. Өнөөдөр хүрэлцэн ирж манай подкастт оролцсон танд их баярлалаа. Тэгээ таны цаашдын ажил үүсдэг өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Баярлалаа танд ч гэсэн.